За энэ өдрийн мэнд хүүхдүүдээ шатрын дүрс. За өнөөдрийн хичээл ахна. За тэгвэл өнөөдрийн шатрын 6 дүрсний өнөөдөр 2-ыг үзье. Бусад 4 дүрсийн дараагийн хичээлээр үзнэ гэсэн. За тэгвэл өнөөдрийн хичээл маань шатрын дүрс ноён бэрс. Ноён бэрс дагаад хэлээрэй. Ноён бэрс. За тэгвэл аль нь ноён, аль нь бэрс вэ гэж хайхч магадгүй. За тэгвэл одоо та бүхний харж байгаачлан за энэ дээрээ нэмэх тэмдэгтэй хар өнгийн хар талын ноён байх нэ. За мөн нөгөө талд нь тэгвэл дээрээ титэмтэй буюу олон өнгийн бөөрөнхий дугуйтай. За дээр титэмтэй гэж ярина. Энийг тэгвэл бэрс гэж нэрлэдэг байх нэ. Сайн дүрсээ цээжлээрэй. Бэрс ноён. За тэгвэл өнөөдөр хичээл ноён ба бэрс. За дүрснүүдийг сайн цээжлээрэй. Ноён. За энэ ноён бэрс. За тэгвэл ноёнгоо нүлээ. За бэрс. Хар талын бэрс, цагаан талын ноён, хар талын ноён. Хар талын бэрс. За яг хар цагаан гэж хэлэхээр тоолохын тулд шатар дээр дэж хар цагаан дайсны ба өөрийн талны дүрснүүд байрлах нэ. Тэгвэл өнөөдөр хичээл маань ноён бэрс. За ноён маань энэ, бэрс маань энэ байх нэ. За ингэснээр өнөөдрийн хичээлээ хэдүүлээ. Ноёнгийн дүрс. За мөн бэрсний дүрсийг үзлээ. За дараагийн хичээлээр үлдсэн 4 дүрсийгээ судалж үзнэ гэсэн үг ээ. За хүүхдүүдээ. За тэгвэл өнөөдрийн хичээл маань цагаан хар өнгийн ноён бэрс гэсэн 2 дүрсийг үзлээ.